Hi guys. За ингээд дараагийн хэсгээ хүлээн авч үзэн үү. Таалагдвал лайк сабаа бити мартаарай. Цаашид ингээ хооцоогоороо бити явъя гэж бодож байна уу. Баярлаа. Тийм дараагийн хэсэг дараа 7 хоногтоо гарна шүү. Баярлаа. Get ready for it. Get ready 領 for 域 it. 展開 Yeah, this is it. Бүгдэд гайхаж орхидог. Шүтоку дараа нь довтолж байгаад Мидорима таихад Мидорима Куроко караа шидэхээ болдог. Үүнийг нь Касамацу тайлбарлахдаа Мидоримагийн шидэст нь багагүй хугацаа зарцуулдаг учраас буцаад хамгаалалтын байрлалдаа орж сөрөг довтолгооноос сэргийлдэг. Гэхдээ бүгд буцадгүй ба орохгүй байх тохиолдолд самбраас бөмбөг авах хүмүүс нь үлддэг. Мидорима буцаж чадвал Кагами ч бас чадна гэсэн үг. Маш хурд нь сөрөг довтолгоогоор Мидоримаг аргалж чадах учраас Мидорима шидэж чадахгүй гэж тайлбарладаг. За энэ нөхөр бол Такао. Такао шүүд нэгийг хурч дамжуулснаар оноо авдаг. Удалгүй Куроко бас хоёрын голоор дамжуулж оноогоо авдаг. Тэгсэн Шутокугийн дасгалжуулагч нь хүнээс ойл гэж хэлснээр Такао Куроког авахар болдог. Бүгд л хинч авсан ялгаагүй л гэж бодохдоо зэрэгцэн Такаоч дамжуулж Шутоку оноогоо авсаар. Тэгсэн Изуки энэ нөхөрт ч бас байна гэж бодно. Куроко руу ирсэн бөмбөгийг Такао зогсоосноор гол оруулдаг. Такао Куроко хоёр бие бинийгээ их өөр мэдрэгдэж байна гэж хэлээд амждаг. Такаоч тэгвэл яахыг гэхийн давдаггүй Куроко азгуулнаа. Куроко руу бөмбөгөрж Куроко Хьюга руу дамжуулахад Такао ирж тасалснаар Шутоку оноогоо авдаг. Хьюга Курокогийн алдаа гаргахыг анх удаа харж байна гэхэд Изуки алдаа бишээ. Тэр над чиг бүрэгдийн нүдтэй юм байна гэдэг. Гэхдээ Изукигээс ч өргөн хүрээтэй шонхрын нүдтэй ба Куроко бусад тоглогчдын анхаарлыг өөр тийш нь хандуулдаг. Шонхрын нүд нь дан ганц Куроко биш бүхнийг хардаг учраас Курокогийн чадвар үйлчлэхгүй байна гэж Изуки тайлбарладаг. Сэрэнч завсарлага авч асуудалд орлоо л гэж бодцгоодог. Нөгөө тал Такао алга болдгийг нь арилгачихвал хиндэж хэрэггүй штэ гэтэл Мидорима би яагаад түүнд дургүйг мэдгүй. Учир нь би түүнийг хүлээн зөвшөөрдөг болохоор биеийн ч хүчгүй ганцаараа юу ч хийж чадахгүй ч бидэнтэй цуг Тейко тоглож ирсэн. Бидний шал өөр төрлийн чадвар л гэдэг. Тэгснэ миний хүлээн зөвшөөрсөн хүн чадварыг бүрэн гаргаж чадахгүй багт байгаа нь дургу үргэж байна л гэдэг. Тасарлагч дуусаж тоглолт эхэллээ. Изукигийн дамжуулалтыг тасалснаар Такао оруулдаг. Дээд ангийнх нь найз хэдийн амьсгатад ихсчихсэн байлаа. Рикоч энэ тоглолт Кагами Куроко хоёроос шалтгаалж байгаа гэд нэг ийм юм хардаг. Юу вэ гэтэл өнгөрсөн жил ялагдсныхаа дараа хагасан юм л гэнэ. Тэгсэн өмнө Хьюга Рикоос маш их дарамтанд ор яаж шидэстэй оруулах вэ гэж асуухад Рико залчхад л болох юм биш үү. Жишээ нь бэлтгэлийн үеэр оруулахгүй байх тоолсондоо нандинаад байдаг Сенгоку фигүрээ эвдэж уулсан гэдэг. Хьюгач хэсэг бодож байгаад зөвшөөрснөөр алдах болгондоо фигүрээ эвдэлсний хүчинд чухал шидэстүүдэд үргэлж оруулдаг болжээ. Шутокугийн бөмбөгийг Куроко тасалсан бөмбөгийг нь Такао тасалж байлаа. Тэгсэн Мидорима миний шидэстийн хүрээ тийм ойрхон биш шүү гэд голын шугамнаа шидэж оруулдیں۔ Талбай нэг тал тэр чигтээ Мидоримагийн шидэстийн хүрээ байж гэж Хьюга бодно. Мидоримач буцаад энэ хүртэл ирчихвэл Курокогийн дамжуулалтаар надаас мустарч чадахгүй. Тэгзээч миний оноо 3, та нарын 2. Онооны зөрүү холсноо гэхээс ойртохгүй л гэлээ. Тэгсэн Кагами зөрүүлээд 3-аас шидэв. Шидчихээд араасангүй орол сайн зэз орохгүй л өөрөө тохоод оруулна гэд тогтдог. Тэгсэн Мидорима бөмбөгөө аваад миний шидэстийн хүрээ талбай тэр чигтээ гэд ихнүү ий дуусдаг. Рикоч Курокогоос өмнө ч бас тэндээс оруулдаг байсан уу гэхэд Куроко талбайн талаас л оруулдаг байсан. Сая анх удаага харлаа л гин. Изуки бүр NBA-ийн тоглогчид бэлтгэл хийж байхдаа л ингэж оруулдаг шít. Тоглолтод тийм гэж байж боломгүй юм л гин. За харин нөгөө тал Мидорима ч бүр 2 дугаар үед тэр чигээр нь надад бөмбөгийг өгөөч гэхэд дасгалжуулсан ч зөвшөөрдөг. Тоглолт ч ихэрэхэд Мидорима бөмбөг авахд Куроко ирж хамгаалнаа. Мидорима ч хажуугаар нь хуураад гарахад гисэн жинхэнэ зорилго нь үүний дараа шүү гэж хэлэв. Куроко араас нь дулаах гэхэд Такао гарч ирэн зогсоодог. Кагами ч нөхөд Мидорима дээр ирэхэд Мидорима Кагами гуран 3-аас оруулдаг. Дараа нь Кагами Куроко руу дамжуулан авах гэсэн Такао дахиад л тасалдаг. Мидорима ч бөмбөгийг авч дахин шидэж оруулна.
Хьюга зөвхөн тэр хоёр найдаад байж болохгүйгээд хоорондоо дамжуулж Митоби оруулна. Мидорима ч дахиад аван шидэх гээд үсрэхийг Кагами дарах гээд цуг үсэрзээ. Тэгсэн ч хүрдэггүй. Аль хэдийн 15-27 болжээ. Тэгсэн Кагами гинэт инээгээ тундын. Кагами хүчтэй өрсөлдөгчтэй таарахаараа үргэлж инээдэг. Гэхдээ нэг зүйл өөр байлаа. 27-45-аар сэрэн хожигдож байлаа. Хүмүүс одоо ч үзэх хэрэг азахдөө явцгаая гэнэ. Тэгээ Шүтокугийн дасгалжуулагч нь тэд бууж өгөөгүй зэн. Одоо бүрэн дуусгал гэнэ. Тэгсэн Мидорима миний шидсдүүд хумснаас минь хамаардаг гэд хумсаа янзалж байлаа. Тиймээс үргэлж боодог байж. Азийн сохиусаа ч бас яаж мартах вэ? Та харин нөгөө талд анир чимээгүй. Тэгсэн Рико дотроо өмнөх тоглолтын дээр үнсэн гээд хэлчихсэн. Энэ удаа юу гэж хэлэх вэ гэж байгаад хийх гэсэн чинь Хьюга зүгээрээ юу ч бити хэлээрэй гэснээ яазах мэдрэмж төрөхгүй байх гэж боддог. Тэр хооронд Куроко эхний хагас бичиж авсан Такаогийн бичлэгийг үзэж байлаа. Тэгснээ язмаар байна гэж бодчихээн. Язахгүй бодож байгаагүй л гин. 100 оноогоор хожигдож байлаа ч сүүлийн нэг секундэд солир унаж магадгүй шийдцгээе. Нөгөө хэдэн ч тийм шүүх гэдэг Хьюга юуны ч тийм шүү гэж тэгнэ гэж байхгүй. Эцсээ хүртэл явцгаая гин. За ингээд 3 дугаар үе ихэлсэ. Куроко харин сэлгэн суужээ. Мидорима бүх чахуу буугаад өгч гэж харин тэрний нэг зүйл өөр байна. Гэтэ хамаагүй бүгдийн бут нэргээд өгье гэж бодно. Митобич бөмбөгтөө явж байгаад Хьюга руу дамжуулахад Такао араас нь хатган тасалж Мидоримач бөмбөгийг авч шидэх гээд үсрэхэд Кагами гинэт гарч ирэн үсэрдэг. Мидоримач оруулж 27-48 болдгоо. Изукич бөмбөгөө арагшин Коганет тайж Коганет шидэд оруулчдیں۔ Дараа нь Такао Мидорима руу дамжуулж Мидоримач шидэх гээд үсрэхэд Кагами чи яасан ч бууж өгөхгүй. Гэхдээ бүхнээ дайчлаад язахгүй юм бол язагзаа хүзэн зөвшөөрнө гэсэн үг. Гэхдээ язахгүй бол ямар ч хэрэггүй гэд үсэрдэг. Анх удаагаас ингэж оруулахыг харж байна гэж бусд нь гайхдаг. Мидорима шууд чиний орд чинь юу гэхэд Кагами Арслангийн орд гэж хариулдаг. Тэгсэн нөгөө зурхаан дээр нь Арслангийн ордтой хүнээс болгоомжл гэж хэлсэн байжээ. Тэгээд Хьюга чидэж оруулдаг. Тэгээд Мидорима хаанаас ч хамаагүй шийдэх болохоор Кагами ингэж ухаас өөр аргагүй байлаа. Тэгсэн өмнө Кагами Куроко байсан болохоор гисэг яасан. Хэрвээ Куроко байхгүй бол хожигдох юм уу? Үгүй шүү л гэж бод. Тэгээд Такао хаан тавьж Мидоримач суулардаг. Тэгсэн ч Кагами араасангүй тул талыг чинь олцчихсан. Хол байх тусам гарнаас бөмбөг гарах нь ч бас удаан гээд үсэрдэг. Мидорима алддаг. Митоби шууд самбраас бөмбөг авах гээд үсрэхэд Токиогийн шилдэг төв босох Оцубо Тайсугийн шууд тохиж оруулдаг. Тэгээд Хьюга Когане руу хаян Коганет шидэхэд шууд л даруулж байгаа. Такао дээрч бөмбөг очиход Сэрэнгийнх төв дээрээ хоёроо авсаа. Такаоч Мидорима руу энэ удаад ойрхон ч оруулна гэд дамжуултал цаанаас Кагамич гүйж ирж идэг. Гэсэн харин あいつの秘められた才能、それはつまりテンプの跳躍力。гэж дарахад Изукич тэдний сул талыг нь ашиглан гол оруулдаг. 34-53 болж ойртов. Тэгсэн төв нь над руу дамжуулгыг бөмбөгөө аван үсрэхийг Кагами гүйж ирэн дардаг. Тэгээд дарахдаа алдаа хийжээ. Кагамич бусдад найдасгүй зөвхөн ганцаараа язах хэмжээний хүчтэй болно л гэж боддог. Манай эдэж бөөн баяр болж байгаад Куроко арай энэ хിവэрэ байвал нийгэм босох гээд байна гэдэг. Кагамич ганцаараа бүр Шүтокуг түвэж идэх шүү. Тэгээд энэ нөхөр Мидорима ганц блоксоог төөрөд байх шүү гэд шидэх гэтэл Кагами хойноос нь блоксдог. Хьюга ч бөмбөгийг аван буцаагаад Кагами руу дамжуулдаг. Кагамич хажуутын шуулсан шидэх гээд үсрэхэд хамгаалж байсан нөхөр нь төрүүлээ доош унжээдэг. Кагамич оруулж 47-56 болж ойртов. Дараа нь Мидорима бөмбөгтэй байх ба чамайг хүзэн зөвшөөрж байна. Гэхдээ үүнээс илүү онооны зүрх ойртохгүй гэж шидэх гээд үсрэхэд Кагами бас үсрэх гэсэн чаддаггүй. Мидоримач оруулах нь мэдээж
Кагами өөрийгөө маш их хүчлэн үсэрч байсан болохоор биеинд дэлгэргүй тэнхээ барагдчихс гэв. Кагамич хүлээн зөвшөөрч чадахгүй ганцаараа орон Мидоримад даруулдаг. Шутаку шууд сөрөг довтолгоо хийн оруулсан. Ингээд 3 дахь үед дуусав. Изуки Хьюга хоёр Кагамид ихэд эргэн тойрноо харж дамжуулах гэхэд Кагами дамжуулаад яах юм? Одоо бид багийн тоглолт биш миний оноо авах чухал гэхэд Куроко ирэн Кагами чууд Куроког заандаа давхад Куроко саксыг ганцаараа тоглолтгүй ингэхэд Кагами багаараа тоглоод язгцсан ч босох юм уу? Ясахгүй бол ямар ч утгагүй шүү гэхэд Куроко ганцаараа яасан ч ямар ч утгагүй. Энэ хിവэрээ Шутакуг яасан ч хинч баяртай байхгүй гэхэд Кагами шууд Куроког чи хитрхийг гинэн байна гэж зөхөд унгаад. Язахгүй юм бол наадах ч гоё үгнээс цаашгүй л гэдэг. Тэгсэн Куроко язалт гэж юу юм? Тоглолтод хэдэн ч оноо авсан баярлахгүй юм бол тэр чинь язалт биш гэхэд Кагами сая нэг юм ойлгон уучлаарай ялах үедээ баярлмаар байна л гэж хэлдэг. Курокогийн ачаар Кагами ч тайвширч Куроко одоо ашиглаж босох байх. Миний чадах зүйл нь бөмбөг дамжуулах ч гэсэн өөр нэгэн байгаа л гэдэг. Тэр нь шин дамжуулалт бөгөөд авч чадах хүн зөөхөн. Одоогийн Кагами авч магадгүй л гэдэг. За тэгээд дөрөвдүгээр үе ихэлсэ. Хьюгач бөмбөгтэй байхаа цаагуур нь Куроко Такаогоос мустрах гээд хичээж байлаа. Хьюгач Кагами руу дамжуулж Кагамич довтолж байгаад хажуу тийш Митоби руу дамжуулж оноо авдаг. Тэгсэн бөмбөгөө гаргахтаа шууд Мидорима руу дамжуулж Кагамич Мидоримаг авах гээд гүйж өгдөг. Тэгээд Мидоримад бөмбөгийг аваад шидэх гээд үсэрдэг. Тэгэхдээ түр Рико Кагамигаас дахиад хэдэн удаа үсэрч чадахгүй гэж асуужээ. Мидоримаг зогсоогоод байгаа тэр үсрэх чадвар чинь хязгаартай л гэв. Тэгсэн Кагами хэд ч байсан үсэрч чадна гэхэд Рико хөлийг нь хараад шууд л 2 гэж хэлдэг. Тэгснээ нэгийг нь тоглолтыг шийдэх үед харин нөгөөхийг нь хамгийн ихний шидэсийг зогсооход ашигла гэж хэлсэн байжээ. Хэлснийхэн дагууч Кагами Мидоримаг хаав. Хьюгач бөмбөгийг авч Изуки руу дамжуулж Изуки ч оруулна. Ингээд 10 онооны зөрөөтэй болов. Нөгөө хэдэн ч Рикогоос ийм ихт ашиглаа болж байгаа мó гэхэд Рико итгүүлж байгаа нь гэнэ. Одоо бол Мидорима шидсэн ч зогсоож чадахгүй. Гэтэ Кагамиг дахиад үсэрч чадна гэж бодох учраас байн шидэд байхгүй. Ядчил шидэх тоог нь багасгах гэж тайлбарладаг. Энэ хооронд Такаоч миний шонхрын нүднээс зугтаж чадахгүй шүү л гэж Курокод хэлдэг. Хьюгач харин Куроко санаа зовоостой. Тэгсэн Изуки огт үр дүнгүй бол биш шүү. Түүний нүдэнд талбайг тэр чигт нь харж чаддаг учраас анхаарлаа өөр тийш нь хандуулсан ч Куроког харж чадна. Тиймээс Куроко анхаарлыг нь сарниулахаас илүүтэй өөр зүгийн анхаарлыг нь татаж байгаа. Бөмбөгөө алдаад байсан Такаогийн анхаарлыг татахын тулд эхлээд өөртөө анхаарлыг нь татаж дараа нь өөр тийш нь анхаарлыг нь татуулна гэж тайлбарлахад Курокож Такаогоос мустарч чадав. Тэгээд Изуки Кагами руу дамжуулахад Такао дотроо Куроког харахгүй байсан ч Кагамигийн байрлалыг мэднэ. Кагами бөмбөг хоёрын нь гол дövөл болно гэж боддог. Куроко харин өдийг хүртэл пасны чиглэлийг өөрчилж байсан бол гээд бөмбөгийг цогцохдог. Кагамич бөмбөгийг аван довтолж байхдаа нөгөө тоглолтыг шийдэх мөчөд үсрэх ёстой байсан үсрэлтэй хийж тохож оруулснаа. Гэсээ харин саяны дамжуулалтыг гайхамшигын бүрдлийнхэн авч чадах дамжуулалт байна гэдэг. Кагамич буцаж байхдаа Курокод дахиад үсэрч чадахгүй боллоо. Үзлэснийг нь даатгалаа шүү л гэдэг. За энэ хооронд нэг нөхөр бөмбөг эргүүлэнгээ юу ч хиймээргүй байна. Яамарчгүй байна гэсээр байж. Тэгсэн нэг эмэгтэй ороод ирнэ. Тэгснэ. Тэцүү Мидорийн хоёр хоорондоо тоглож явах шиг байлээ гэснэ. Тэцүү язах баха. Угаасаа миний хайртай залуу юм чил гэж юм шүү. Нөгөө нөхөрч дуусах хүртэл хинч мэдэхгүй штэ. Угаасаа хоёулаа хүчтэй л гин. За Курокож Такаогийн учрыг олж тоглолтод орсноор Сэрингийн оноо авсаар Шутакуч завсарлага авахд 76 78 болж ойртжээ. Куроко Мидоримад тохоод 2 л оноо авдаг гэж хэлж байсан да. Чиний 3 шиддэг чи яалтчгүй гайхалтай. Тэгээ багийнхандаа урам өгдөг саяны тоглолтод онооноос илүү үнцэн бий гэж бодож байна гэдэг. Шутакугийн дасгалжуулагч нь сүүлийн 2 минутанд бүгдийг нь Мидоримад үг гэхэд нөгөө хэд нь Кагами одоо ч үсэрч чадсан штэ гэхэд дасгалжуулагч нь үгүй ээ чадахгүй. Зүгээр л хуурч байгаа гэсээр тоглолт буцаад эхэллээ. Кагами Мидоримаг авч явахад Кагами дээр хан ирж зогсоо Мидоримаас үсэрдэг. Мидорима руу дамжуулт ирэхийг Рико айц эдийн мэдэг Курокогоор бөмбөгийг нь таслуулдаг. Хьюгач сөрөг давталхад Шутакугийн төв Хьюгаг зогсоно. Мидоримад бүгдийг нүг гэдэг нь нөгөө дөрөв нь хамгаална гэсэн үг байжээ. Ингээд 1 минут үлджээ.
Нон хിവэрэ байсаар гэхийн давталгүй Мидорима шидэн 7681 болсон. 15 секунд үлдэхэд сэрийн хажуугаас гаргахаар болдог. Тэгсэн Хьюга дээр 3-аас шидүүлэхгүй гэж нөгөө төв нь ирж хамгаалав. Хьюга ч шууд бөмбөг авах гээд гүйгээр Кагами ирэн хан тавив. Тэгсэн Хьюга бүр хоошоо гүйжээдیں۔ Изуки ч дамжуулж Хьюга шидэн оруулж 3 секунд үлдэв. Кагами ч ялцчихсан уу гэхэд Такао арай язаагүй байна гэд Мидорима руу шууд өгдөг. Мидорима яагаад хозоо шиддэг болсноо гэсэн. 3 оноо авдаг босхоор биш. Сагсанд 1 секундэд комбек хийх нь байдаг зүйл. Баазар хийж дуусгах нь гэсээр үсрэв. Кагами ч хамаг хүчээж авах байж үсрэхэд Мидорима хуурсан байдیں۔ Тэгснээ хэдийн хязгаартай хүрсэн ч үсрэнэ гэдэг чи итгэж байлаад гэдэг. Тэгээд 僕は信じてました。鏡くんなら飛べると。そしてそれを信じた緑間くんがもう一度ボールを下げると。гэж тасалснаар сээрингийнх 82-81-ээр хоцлоо. Гэсээ дотроо дараагийнх нь аваргуудын зиг гэхээр Аоминэтэй тоглох нээс гэж боддог. Мидоримагийн утсанд дууцах ирэн автал нэг эмхтэй хоолой. Сайн уу юу вэ? Тоглож яасан гэж асуухад Мидорима шуудас тасалчихдаг. Дараа нь дахиж азахаар нав яах гээд байгаа гэхэд эрэхтэй хоолой. Муухай юм аа язагчихсан бидтэй гэхэд Мидорима Аоминэ юу? Тийм ээ язагчихсан. Чи ч бас болгоомжтой байгаарай гэдгэн Аоминэ намайг язах нь надаас үр байхгүй л гэв. Мидорима чи аваргуудын зэгт Курокотой тоглосон штэ гэхэд Аоминэ өнгөрсөн бол өнгөрсөн. Одоо бол өрсөлдөгчд гэв. Рико явцгаах удаа гэхэд манай эд ч 2 дараацаад 2 хаантай тоглолцсон. Бүр амттан болчихсон сууждаг. Кагами бүр босч чадахгүй. Тэгээд Рико энд байгаад байж болохгүй. Ойрхон хоолны газар оръё. Нэг нь Кагамиг өргөчих гэхэд манай эд за хайчулуу даавуугаар шийдээгээд хайчулуу даавууддаг. За тэгээд хоолны газар ортод Кагами бүр шороо усчихсан орж идэв. Хи өргөсөн мэдээж ойлгомжтой. Рико ч 11 хүлээ гэхэд хоолны газрыг эзэн суудч одоогоор алга гэж хэлэхдээ зэрэгцэн Кагами шууд гисээ Касамацу хоёрыг харж гайхаад удаачгүй цуг суучихдаг. Бүр болоогүй гаднаас Такао Мидорима хоёр ороод ирдэв. Хьюга шууд бусаж хааж авахд Такао Мидорима уйлж байхаагаар бусад нь явчихсан гэдэг. Мидорима шууд өөр газар орё гэдэг. Буцаад ороод ирнэ. Такао чин Касамацуг таниад бүр сүйд. Адилхан байрлал тоглодог болохоор ярих зүйл их байна. Хоёулаа ийшээ суучих гээд өөр ширээнд суучих. За тэгсэн энэ ширээ ёстой нэрээ. За тэгээ ямар тач хоолой захиасыг гээд захиастал Кагами бүр юу ч гинэ баахан тийм захиад. Энэ хоёр шууд юу захиалаад байгаа юм бэ гээд ууралстал Куроко Кагами ганцаараа ичих нээд. Гисээч Мидорима язагдсныг ч ойлгож байна. Өчигдрийн дайс өнөөдрийн найз гэдэг үсттэй. Тэгсэн Мидорима би ч яг язагдаад удаагүй. Чи харин бүр өмнө язагдсан бидтэй гэж. Тэгсэн гисээ Интер хай дээр өшөөг авнаа гэж байна шүү. Мидорима гэсэг чи жоох өөрчлөгч ялангуяа нүд чин гэхэд гэсээ багийнхантайгаа зүг сакс тоглосон сүүлийн үед хөвжөлтэй санагдж байгаа гэж. Тэгсэн Мидорима өөрчлөгдөөг юм байна. 3 дарааж авраг авахын өмнөх байдал руу буцчихад гин. Курокоч тэр үед бүгд л тийм байсан гэдэгтэй. Мидорима тэгсэн би хөгжөлтийн тулд сакс тоглодоггүй гэсэн. Кагами хажуугаас нь та нар хитрхи их бодох юм ба угаасаа хөгжөлтэй байх нь ойлгомжтой штэ гэд ороод ирдэг. Мидорима юу ч мэдэхгүй байд гэд хэлхийн завд зүгээр толгоон дээр нь хоол унаад ирдэг. За. Мидорима шууд Такаог дагуулж гараад гөвж гад. За тэгээ буцаж орж ирээ Кагамид нэг юм хэлэхэд Токиод гайхамшигын бүрзээ 2 гишүүн бий. Нэг нь би, нөгөөх нь Аоминэ Дайки. Аврагуудын зэг таарах бах. Та хоёрын хим маяг адилхан гэв. Кагами тийм хүчтэй юм уу гэхэд Куроко хүчтэй. Гэтэ түүний цатнд би дургуул гин. Мидорима ч явах гэхэд Куроко дараа дахиад тоглолцохоо л гэдэг. За манай эд ч явцгаа их Куроко дахиад байдаггүй. Тэгээд эрэхтэй нэг нохоо олоод ирдэг. Рико ч нохоог хатах бүр хүннээ байгаа. Нэг л адилхан харагдаад байх гэдэг. Курокотой адилхан нүдтэй байна гэд бүр Тэцуя номер 2 гэд нэр өгчөгдөв. Тэгсэн Кагами ч нохооноос айгаад нуугдаж энэ. За манай эд ч бэлтгэлээ хийж байгаа
Кагами хүзөө идэхдээ тоглож болохгүй гэж Рико хэлсэн байжээ. Номер 2 бөмбөг орох болгонд хуцаад байдیں۔ Манай хэд ч сакс тоглосод ойлгоод байгаа юм биш үгүй явуулж яд. Кагами ч бүр зухтаа бөө юм бол. Тэгсэн Куроко номер 2-ыг барьчихсан. Битгий тэгэлдээ гэд хүрээд ирдэг. Тэгснэ хөөхөн байгаа үсттэй гэсээр араас нь хөөж бариад яваад өгнө. Манай хэд ч усан санд бэлтгэзээ хийж байтал ягаан өстэй эмхтэй хүрээд ирдэг. Тэгсэн Куроко Момоиг танд байдаг. Рико ч хин бэ гэхэд Тэцүгийн найз охин гэж өөрийгөө танилцуулав. Рико ч Тэцү гэж хин бизээ гэхэд Куроко Тэцү яа гэв. Нөгөө хэд нь чи найз охинтой юм уу гэхэд Куроко үгүй ээ дунд сургуулийн менежер байгаа юм л гэдэг. Момой чин Куроког тэрвч аваа бүр сүйд бол. Нөгөө хэд ч хатаархаа буу юм болно. Тэгээ бусд нь яагаад Куроко гэж азаг болдог уйдгартай шít гэхэд зүгээрээ гэтээ тоглохдоо шал өөр хүн болдөө шít. Бас надад зармаг өгсөн ч гэдэг. Тэгсэн өмнө Куроко түн зармагныхаа ишийг өгсөн байдیں۔ Ишин дээр надтан гих үг байх ба тэр ишээр нь дахиад зармаг авч чаддаг. Рико жоохон хөөхөн том байцаагээд бөө юм босчих юм. Тимээ Хьюга гэтэл Хьюга тим шүгчийг бүр хардаг ч юу. Рико шууд Хьюга битгий нууцаар ширтээд байгаа ч гэж зохиод унгачдаг. Момойч шууд Хьюгаг нэрээр нь дуудтаас Хьюга. Яаж миний нэрийг мэддэг гэтэл Момой. Мэддэггүй яах вэ? Сэрэнгийн ахлагч Саач шидэгч Хьюга. Бүрэгдийн нүдтэй холбон тоглогч Изуки. Чимээгүй хичээнгүү дазалж шидэгч Митоби. Гайхалтай үсэрдэг хүчний довцогч Кагами. Когане Цучеда гэд нэрлж харна. Тэгснэ бараг л бие хэмжээтэй талхалжуулагч Рико гэж аваа. Курокоч яалтчгүй Аоминыгийн сургууд ороо юу гэтэл тийм ингээд түүнийг харж хандахгүй босхгүй л гэв. Тэгээд номер 2-ыг эзэхгэд номер 2 ч бас мөчөөгөө өгдөггүй. Кагамич гадаа бараг л өвдгөө болчихсон гэж шийдтэл хөлн өвдөж бөмбөг нь ойж Кагамиг өнгөрөхөд нэг хүн бөмбөгийг авч өгдөг. Тэр нь Аоминэ байдэ. Тэгээ Кагами эзтэй надтай тоглол шалгаад үзье гэв. Кагами хэн болохыг ч мэдэхгүй учраас нэрийг ч мэдэхгүйтэй тоглолмааргүй байна л гэтэл Аоминэ өөрийн нэрийг хэлсэн Кагами сайн нэг юм таньдаг. Тэгээд нэрийг чинь бол сонссон юм байна. Гэтэ надтай ингэж ярил шууд тгийг гэж зөвшөөрнө гэж байхгүй гэтэл Аоминэ би асуугаагүй байна. Шалгаад үзье гэж хэлсэн мэдтэй. Угийн би өөрөөсөө хүчтэй нөхрийг хайгаагүй. Намайг зугаацуулж чадахгүй чинь мэдмээр байна. Кагами гэсэн Мидорима гэд гайхамшигын бүрцэх бүгд л уур хүргээд байх юм. Чамаа болгоод өгье гинэ. Энэ хооронд Куроко Момой хоёр ярилцдаг байх ба Момой Мидориматай хийсэн тоглолтыг ч үзсэн. Кагами түүний өнгөрсөнтэй адилхан юм байзээ. Та хоёрын тоглолтыг хараад дурсамж сэргээдэс гэдэг. Тэгсэн өмнө Аоминэ Куроко хоёр сайн хамдардаг байжээ. Аоминэж Курокотой бусад зүйл дээр таардаггүй ч сагсан дээр бол сайн хамтрах юм а гэхин дээр. Мидоримач Куроко бол сүүдэр гэрэл хитрхи хурц байх тусам сүүдэр илүү тодордог. Хүчтэй хүнтэй цуг тоглох тусам түүний чадвар илүү сайжирдаг. Би түүнтэй таарахгүй дээ биш ч гэлээ хамгийн хүчирхэн яалтчгүй Аоминэ. Курокотой илүү таарч байна гэдэг чинь тэр биднээс илүү гэрэлтэж байна л гэсэн үг гэж тайлбарласан байдаг. Момойч Аоминэ сагсыг ганцаараа тоглож багасаач холдсон. Язагдвал өөрчлөгдөнө гэж бодсон юмсан. Гэхдээ тэр язагдахгүй. Ганцаараа байсан ч хинч зогсож чадахгүй л гинэ. Тэгсэн Куроко язагдвал өөрчлөгдөх юм уу? Аоминэгийн хүчийг мэдэх чиглээ би ганцаараа тоглож байгаа юм биш. Аоминэг ялна гэж амлаж ийн гэж Момой дамзаас төгтгөө. За харин нөгөөдөд Кагами бүр амьсгаачихсан. Аоминэ ч үнэхээр Мидоримаг ялсан юм уу? Чи Курокогийн хүчийг бүрэн гаргаж чадахгүй. Учир нь тэр бол сүүдэр гэрэл нь ямар энэ тийм л байна гэд. Омаe no hikari wa awasugiru. Тэг эсэг нөхдүүд хоолоо идэж байгаагаар ихсэх ба Аоминэ хүрээд ирнэ. Тэгсэн энэ нөхөр сэтгэлээ ийгэж битгий тассаад байх гэхэд Аоминэ энийг авах гэж ирсэн юм а явлаа гэж явдаг. Тэгсэн шууд очиж заандаж аваад сэтгэлээ хий гэхэд Аоминэ энэ удаа дөрвшөө ихэд нөгөө нөхөр дахиад юм хийх гэсэн шууд л өвдөглөөд унаа. Тэгснэ Аоминэ очиж бөмбөг авснаа. Би өмнөд тоглосонд хэдэн он авсан гэж цаад өгөхөөс асуухад 82 он авсан л гэдэг. Тэгсэн шууд надаас илүү босцоод тэгж хэл угаасаа боломжгүй л дээ гэж яваад өгдөг. Энэ нүдний шилтэй баачка ахсагч нь ба түүнд иймэрхүү эмгтэй зээ угаасаа төрчихсөн амтнс гэж байна. Тэгснэ Гоцчин Тайгер Вудс and Shaquille O'Neal гэж мэдхүү гэснэ. Тайгер бөмбөгийг хит хол цогсноос маш их хождог байсан. Тийм ч учраас замыг нь устгаж зарим нэг дөрөм журам гаргасан. Шак дээр ч бас тэр хитрхи хүчирхэг байсан болохоор алдаа гарахгүйгээр зогсох боломжгүй байсан. Тиймээс л довтолгооны алдаа болдоггүй бүсийг бий болгосон. Спортод нэг тоглогчоос болж дөрмийн өрчсөг тохиолдол бий.
Энгийн биш үнэхээр хүчирхэг мангасууд бий гэв. За аваргуудын лигт Сэрэн Тов Актен, Бейсэ, Сэншинкан гэ 4 баг тодорчээ. Өмнөхөөс өөр багууд гарч ирж. Тэгсэн Когане Момой Аомине хоёрын багт язагдаад бусдыг ядчих бол гэтэл Рико Сэншинкан биш. Тэр хоёр Тов Актен руу орсон гэдэг. Тэгээд Тов Актен сүүлийн үед хүчирхэг тоглогчдыг цуглуулж энэ жилийн Шүтокугийн хэмжээд очсон гэдэг. Тэгсэн Кагами цэвэрлэгээ оройтой тоцорчсоо гэсээр орж идгээ. Тэгсэн Рико Кагамигийн үзийг хараад шууд л сакс тоглосныг нь мэдчих. Тэгээ шууд наад хоёр навч юм сонсд юм уу? Тэнийг юм уу гэсээр ууралж гарнаа. Тэгээд эмзгийн өрөөнөөс хазаагаар аваад тэр гүйж чадахгүй юм чи тэр хүртэл гар дээрээ яв гэж явуулдаг. Кагамич гар дээрээ явж байхад Куроко шалтгаангүй тэгнэ гэж бодохгүй байна. Ямар нэг юм болсон юм уу гэж асуудаг. Хьюгач шууд Рико тандан битгий уурлаа гэдэг Рико. Кагами байхгүй болохоор уур хүрээд байна. Гэснээр дараагийн тоглох баг нь Тов Актен гэв. Энэ орнд Кагами Аоминэтэй уулзсан. Чиний өмнөх гэрэл байсан гэж байсан. Яг юу болсон юм бэ гэж Курокогоос асуув. За ингээд өмнөх үйл явдал гарах ба Аоминэ гэсэн хоёр тоглож идэг. Аоминэ ч гэсээд сурж байгаа гэхэд муугүй байна гэдэг. Тэр хоёрын тоглож байгааг харсан Момой Аоминэ багасаа саксны хүүхэд байсан. Хэн хүнээс илүү саксан дуртай гэж Куроко. Гайхамшигын бүрдэл анханасаа гайхалтай тоглогчтой байгаагүй. Зүгээр бид тундаас хамгийн түрүүнд Аоминэ гинт гайхалтай тоглогч болсон ч гэдэг. Жинхэнэ онооны мангас гэдэг нь байжээ. Тэгээд нэг өдөр Куроко Аоминэд сэтгэлээ их тасалдаг болж гэтэл Аоминэ сэтгэл өвлөгчтэй босчихно. Хичээх тусам сакс уйдгартай болоод байна гэдэг. Энэ үеэр Кисэ Мидорима хоёр ярих ба Кисэ. Аоминэ ч сүүлийн үед гайхалтай байна шүү. Тийм бол чухалч ёстой хөгжилтэй байх таа гэх. Тэгсэн Мидорима харин ч эсэргээрээ байх. Тэр хинээс ч зөв саксан дуртай болохоор хинээс ч зөв хүсэж байгаа зүйл бий. Өөртөө энэ тэнцүү өрсөлдөгч. Энэ хооронд Аоминэ зарим тоглолтуудыг өнжнөөх гэд Куроко тэгж болохгүй. Давуу чадвартай байсан ч би өрсөлдөгч чинь байвал яасан ч тэгхийг зөвшөөрөхгүй. Тэгдээ чамаас хүчтэй хүн удахгүй гараад ирнээр Аоминэ ч тийм шүү гэсээр гараад зөгдөг. Дараа нь Аоминэ тоглолтод айлтын 40 оноо авчихсан байлаа. Тэгээд Аоминэ Курокогоос пас авчгаа явж өдөд нөгөө хэдэн ч бүр Аоминэг авахаач байв. Аоминэ ч юу вэ? Буугаад өгчөж байгаа мó? Жохон хичээх хэдэс ингэж байгаа мó? Тэд тоглох итгэзээ алдчих бол саксны юу тийм өвчтэй байна гэж бодно. Курокож гараа цоох гэтэл Аоминэ чиний хэлсэн үг буруу биш бахал та. Гэтэ би хүсэж байгаа зүйлээ олохгүй. Намайг ялж чадах нь зөвхөн би гэсээр гарыг зөхөлгүй цааш яваад өгсөн байжээ. Куроко тэр жилдээ бид Аоминегийн хүчээр хожсон. Үүнтэй зэрэгцэн бусад маань ч бас өрчлөгдөж тэгээд 3 дахь жилдээ тоглолцоход би Тейкогоос гарсан. Кагами яриаг нь сонсцоход өөртөө бартсан нөхөрөө түүнийг ялж сэрээгээд өгье гэж гараа зөгтгөө. За ингээд тоглолтын өдөр ирлээ. Тэгсэн Аоминэ ирээгүй байдیں۔ Момойчууд Аоминээр заазахтал Аоминэ сургууль дээр унтчихж л гэдэг. Тэгсэн ахлагч нь утсыг нь авна. Ирэхэд хэр удах уу гэтэл 2 дахь хагасд очих واخа. Угаасаа диднийг очиход 20 минут ч изүүднэ гэж утсаасаа. За Рикоч нөгөөдөө Интер хаяд 3 баг л орно. Нэг хожигдох зүгээр гэж бодвол бүх юм дуусна. Энэ тоглолтод хожигдох хоёр гэнэ. Хоёр багч заасанд орж ирлээ. Кагами шууд Аоминэ байхгүй мүү гэж асуудаг. Тэгсэн чинь хоцорч ирнэ. 2 дахь хагас гэхэд ирчихнэ гэсэн. Би зөвхөн нефтийн үйл ажиллагаанд зөөсөн хандаарай гэв. Кагами тэд нефтийн үйл ажиллагааны бол гүйцэж чадхааргүй болтол оноог нь холдуулаад тэдний одыг дэлхийн хамгийн тэнэг хүн болгоод өгье гэв. Курокочос байхгүй үед найз чадхаараа оноогоо авцгаая гэлээ. За ингээд тоглолт ихэлээ. Тэгээд дундаа үсрэг Кагами төрөөж хүрээд таydал энэ нүдний шилт урдуур нь орон бөмбөгийг наван довтож ихэлдэг. Хьюгат нүдний шилтийг очоод авахд нүдний шууд хоош нь хаяж энэ нөхөр уучлалтгүйсаар 3-аас шидэж ор. Хьюгат өөрсдийгөө нефтийн үйл ажиллагаа гэд муухай байна шүү гэдэг нүдний удлаа яриагүй Аоминэ ирэхээр ойлгоно. Түүнтэй хацуулбал бид бяцхан жаахан хөөхтүүдэц гэсэн үг гэв. За энэ үртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд лайк саба дараагүй лайк саба дараарай. Тэгээд дараа 7 хоногт уулзцгаая. Бай.